шударга шүү гэлнэ. За баярлалаа. Энэ нийгмийн дотор их маргаан дэгдээсэн, хүлээлт үүссэн, татварын төлөлт одоо ямар нэгэн хэмжээгээр зогссон ийм нөхцөл байдал үүсчээд байгаа хууль л да. Тэр нөхцөл байдлаас хараад бол хуулийг гаргах шаардлага бол одоо байгаа. Одоо бид энэ нийгмийн хүнд хэцүү нөхцөлд ийм хууль гаргахаас шаарахгүй юм. Гэхдээ энэ хуулийн маань боловсруулалтын ажиллагаа нэг л дутаад байгаа юм. Тэгэхээр ер нь энийг илүү боловсронгуй болгох, илүү зөрчилдсээр хүрэх үүднээс бол улсын их хурлын даргын захирамжаар л ажлын хэсэг байгуулсан санагдаад байгаа юм. Тухайлбал нэг гол маргаан дагдаг бизнесүүд шударгаар татвараа төлж энэ төсөв бүрдүүлж ирсэн энэ хүмүүстэй бас нэг багаж гисэн урам өгөх хэрэгтэй байгаа маа. Яаж гэдэг гарцуул байгаа. Албан ёсоор бас улсын их хурлын дарагт бичгээ тэр нийгэмдгүүд нь ирүүлье гэж байгаа юм лээ. Энэ шударгаар одоо татвараа төлж байгаа аж ахуй бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 2015 оны жилийн эцсийн татварыг тооцохдоо 5% хөнгөлт үзүүлээд энэ тогтоолтоо хийчих юм бол энэ олон түмний дотор бухимдаад байдаг нэг хэсэг нь шударгаар олон 10 жил төсөв баялаг бүрдүүлээд байхад нөгөө хэсэг нь нэг 7-оос 5-7 жилийн хооронд ингээд баах юм нуугаад хэдэн тэрбумаас нийтж уучхад улсын зайлс хийчихэд тэгээд дараа нь одоо шагнал урамшуул авдаг гэдэг нь бас багаж гисэн зайлах юм боломжтой. Хоёрдугаарт одоо бидний гол яриад байгаа нөгөө гадаадад байж байгаа гэдэг юм уу, офшор зоонд байж байгаа тэр Герман, Швейцар одоо бидний одоо албан ёсны биш гэсэн мэдээлэл дотор байдаг Лондонгоос хөрөнгөө татж ирээд Монголынхаа хөгжид оруулчихаа энэ том бизнесүүд, энэ том улс төрчид. Энэ боломжийг бол зайлшгүй зааж өгөх хэрэгтэй. Энийг хүлээж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр нэг ерөнхий бөөрөнгүй мийчгээд тэгээд одоо ил тодын хуулигаа тэн дотроо баах юм багтаагаад явах гэсэн юм одоо бас хязгаарлая. Энийг одоо тэгээд жилийн иргэд нийгмийн даатгал шимтгэл төлөөгүйгээд эсвэл төлөх боломжгүй явцсан энэ энтрээ бол одоо төлөвлөнө гэдэг асуудал үнэхээр бүтэхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл за татварын жижиг юунуудыг бол одоо чөлөөлөгдөх ийм шаардлагагүй. Хоёрдугаарт үндсэн хуулийн заасан тэр заалтуудаа хэрэгжүүлээч таалаа маань. Энэ ажлыг хэрэгжүүлэх олон түмэнд сурталчлах хуулийн зөвлөгөөх асуудлыг энэ төрийн бус байгууллагуудад хатаж оруулаач. Энэ ил тодынхоо юмд үнэхээр ил тодын бол нээлттэй бодлого явуулж байгаа юм бол энийгээ нэг эндээ суулгаж өгөх ийм шаардлага байгаа. За дээр нь эргэцэн хувьд зөрчилтэй дөө 10 жилийн дотор дахиж хууль гаргахгүйгээд өнөөдрийн улсын хурлын гишүүд Монгол улсын 10 жилийн хууль гаргах асуудлыг шийдэх юм бол үндсэн хууль зөрчил шууд цэцээр очоод падгаал унана. Энэ бол одоо хууль эргэцэн төвшөнд биш хүмүүсийн хоорондын сэтгэлийн хүрээнд бол ярьж болох зүйл ээ гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ дээр ажиллая, нэлээд сайн ажиллая. Нийгэм бол их эвгүй ойлголттой байгаа юм байна гэж би ойлгоод байгаа. Илүү шударга, илүү олон түмэнд, илүү одоо татвар төлөгчд, баялаг бүтээгчтэй хандсан тэдний бизнесийн үйл ажиллагааг хэвэн явуулах нөхцөл бүрдүүлсэн ийм л одоо хууль гаргая. Энийн төлөө одоо хамтарч ажиллая, улс төрчихгүйгээр